За энэ төрийн эрхийг хууль бусаар авах үндсэн хуулийн зөрчил рүү орлоо гэж үзэж байгаа. За яагаад гэвэл сая хэлсээр байтал байнгын хорооны саналаар ерөнхий сайдыг огцруулах асуудлыг санал хураалгалаа. За ийм зүйл байгаа юм. Ерөнхий сайд огцруул засгийн газар бүрэлдэхүүнөө олцоо засгийн газрын мөрийн хөтөлбөр засгийн газрын бүтэц бүрэн өөрчлөгдөх буюу институт сэжгээрээ хөдөлгөөнд ордог. За үүнээс урьдчилан сэргийлж доктортой байлгахын тулд улсын их хурлын гишүүдийн дийлэнх олонх буюу 65 гишүүн санал хураах ёстой. Байнгын хороон дээр яаж шилжсэн байнгын хорооны саналыг зөвхөн сонсдог. Ерөнхий сайд дээр ганцхан асуудал байгаа. Байнгын хорооны саналыг сонсоод их хурл үндсэн хууль заасан ерөнхий сайдыг огцруулъя гэдэг санал хураадаг байхгүй юу? Их хурлын даргыг бол байнгын хорооны саналаар хилцээд ердий олонхоор. Яг л их хурлын дарга өөрчлөгдөхөд их хурл тардаггүй. Дараагийн их хурлын гишүүний сонгол болчдөг. Тэгэхээр гүйц засаглалыг доктортой байлгах нь өнгөрсөн 30 жилийн Монголын улс төрийн гашуун түүхэн дээр доктортой байлгах хангахын тулд ийм хамгаалт хийж өгсөн. Нөгөө талаас намын дүрм дээр үлдэр улс төрийн намуудын дүрм дээр бас хамгаалт хийж өгсөн. Намын баг гурлууд ҮЗХ-нүүд их хурлын завсарт ерөнхий сайдыг томилох асуудлыг хийгээд байсан тул баг гурлын гишүүдийн 3/2 гэж бүр маш өндөр босгоор хамгаалт хийж өгсөн байхгүй. Тэгэхээр намын дүрмийг үндсэн хуулиас намын дүрмээ зөрчөөд намын баг гурлын гишүүдээ эртнээс хасч хагаад санал хураачихсан. Сая яг адилхан их хурл дээр байнгын хорооны саналаар санал хурааж байгаа нь үндсэн хуулийн зөрчил рүү орж байна. Яг энэ асуудал дээр бомдол гарсан ерөн үндсэн хуулийн зөрчилдөр хэрэг үүссэн. Одоо тэгэхээр бид бүгдээрээ 2-3-ыг харна. Одоо үндсэн хуулийн дээр хөх тэнгэр орчдгийн агуулга энэ. Үндсэн хуулийн зэц одоо энэ хуулийн зөрчлийг тайлбарлана. Энийг одоо бүгд харъя. Хэрвээ үндсэн хуулийн зэц, үндсэн хуулийн бус томьёоллоор санал хураасан зөрчсөн гэж гарвал энэ хурал хүчин төгөлөг бус болчихж байгаа юм. Ер нь бол ерөнхийдөө цорын болчихсон юу? Бүгд л өөрт ашигтайгаар тайлбарлаад байна шүү дээ. Тэгэхээр энд өнгөрсөн парламентын 30 жилийн түүхийг мэдэх улсууд их цөөхөн байна. 4-5 гишүүн байгаа. Тэрнийг нь би 20 жилийн дотор ялангуяа саяны энэ үндсэн хуулийн өөрчлөлт болон их хурлын дэгийн өөрчлөлтүүдийг бид Монгол улсын засгийн газар докторгүй байгаад та бүхэн санаж байгаа бол нэг гишүүн санал гаргаад засгийн газрын гишүүнийг огцруулдаг байсан. Одоо санаж бол гүн далайн гишүүн санал гаргаад жаргалзахыг огцруулаад жаргалзахын зөрж гүн далайг огцруулаад гэх мэтлэнгийн ингээд засгийн докторгүй байдал улс орны эдийн засаг цөргөөр нөлөөлөд байсан тул засгийн доктортой байдлыг хийхин тулд үндсэн хуулиар онцгойлон зөвхөн улсын их хурл үндсэн хууль заасан томьёолоор санал хурааж шийдэх онцгой эрх авсан байхгүй юу? Байнгын хорооны саналыг сонсдог. За байнгын хороо ингэ шилжлээ процессыг ингэ сонсох хэрэгтэй байхгүй юу? Сая бол яг тэр заалтыг хэлсээр байтал байнгын хорооны саналаар санал хурааж явуулж унгааж байгаа нь энэ бол үндсэн хуулийн зөрчлөлөөр явна гэж миний итгэл юм шиг байна. Энэ их хурлын багтаал дээр ерөнхийдөө цорын төгөлөг. Миний бол боломж байна гэж бодож байна. Үндсэн хуулийн зөрчил явж байгааг үзэн. Гэтэ бүгдээрээ юуг харъя? Үндсэн хуулийнхаа цэцгийн тайлбарыг харъя. Тэгээд ус шийдэн тий. Одоо ерөнхийдөө мөн адилхан энэ цэцгийн дүгнэлтийг харах байх. Үнэхээр цэцээр энэ асуудал үндсэн хуулийн зөрчилтэй гэж үзвэл дараагийн асуудал процесс явна шүү дээ. Гол нь энэ засаг байгуулагдах, унах энэ ердийн арчилсан нийгмийн арчилсан парламентын л одоо үйл явдал. Гол нь бид нар үндсэн хуулиар их сахиж хамгаалах хэрэгтэй байгаа тий. Хурлаас шийд гарах байхад цэцэд магаан гаргаж байгаа нь хууль бус гэж тайлбарлаад байсан. Одоо бүр сая албан ёсоор бүр хураачлаа шүү дээ тий. За.